Монгол орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд учраад байгаа нэгэн асуудал бол үлийн цагаан огтон юм. Ус цагуур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар сүүлийн жилүүдэд үлийн цагаан огтны тархалт хүрээгийн тэлж Монгол орны 17 аймгийн 112 сумын нутаг дэвсгэрт дарахад байна. Төр засгаас үүнд анхаарч жил бүр тодорхой хөрөнгө зарж устгал хийж байгаач хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Бэлчээрийн гурван төгнөлөж оруулж байгаа үлийн цагаан огтны тэмцэх ажлыг төр засгийн хөрөнгөөс гадна гадаадын донор орнууд тийм ээ төсөл хөтөлбөрийн хүрээнд бас хамтран тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Үүний нэг жишээ нь бол энэ жил ногоо алт төслийн хүрээнд Арангаа аймгийн Өгийн нуур Эрдэнэ мандал гэсэн хоёр сумд үлийн цагаан огтны тэмцэх ажлыг зохион байгуулсан. За энэ тэмцэх ажлыг бид нар юу гэдгийг төслийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Малчтын бүлэг хоршоотын үйл ажиллагааг түшгэлж тэдгэрээр нь өөрсдөр нь хийлгүүлэх байдлаар зохион байгуулсан. Ногоо алт төсөл үлийн цагаан огтноор ажилладаг мэргэжилтнүүд болоод албан газруудыг цуглуулж 3 удаагийн хилцүүлгийг зохион байгуулсан байна. За хамгийн сүүлийн хилцүүлгийг бол улсын хурлын байнгын хорон дээр оролцогч байгууллагуудыг нийлүүлээд зохион байгуулсан. За энэ хилцүүлгийн дүнгээр бол ерөнхийдөө хамгийн их тархалтай үеийн нур сум үлийн цагаан огтод дарахж эхэлж байгаа Эрдэнэ мандал хоёр сумыг сонгоод энгийн механик биологийн аргаар тэмцлийн ажил явуулаад үзье гэдэг шийдэлд хүрсэн байна. Өгийн нуур сум нь 1950-ад оноос хойш үлийн цагаан огтны голомт нутаг байж өнөөдрийн хүртэл устгалын ажлыг янз бүрийн аргаар хийж иржээ. 1970-1980 онуудад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө гарган тархалт бүхий нутгийг бүрэн хамруулж авиахимийн аргаар устгал явуулсан бол 1997-2004 онуудад бага талбайг хамруулан авиахимийн аргаар 2007 онд энгийн механик аргаар 2009 онд 60 га талбайд авиахимийн аргаар 2012-оос 2014 онуудад микробиологийн аргаар устгал хийж байжээ. Гэлсэн хэдий ч үлийн цагаан огтны тархалт буурсангүй. Харин ч хүрээгээ тэлэн нам дор газраас өндөрлөг газар руу шилжиж байна. Үүнд малын тоодолгоо өсч бэлчээрийн даац хэтэрч байгаа нь гол нөлөө үзүүлж байна. Эрдэнэ мандал сумын хувьд сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол ихсэж үүнийг дагаад бэлчээрийн хөнөөлт мэрэгч болох үлийн цагаан огт нь голомтлон тархах болсон байна. Малын тоодолгоо жил дараалан өсөж бэлчээрийн даац 6-аас 10 дахин ихсээд байгаа нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь болжээ. Иймээс малчтад сургалт явуулж арга зүйн зөвлөгөө өгч өөрсдийг нь энэ ажилд идэвхтэй оролцуулах нь устгал үр дүнтэй болох нэг нөхцөл нь болж байгаа юм. Тухайн бэлчээрд бол малчид малаа бэлчээж байгаа. Тийм учраас тэр хүмүүс ухамсарт ойлгоод тэднийг идэвхжүүлж илүү их малчдыг хамруулснаар бол ажлын үр дүн гарнаа. Тэрнээс хэсэг даргын тамгын газарт ажилладаг хэдэн нөхдүүд очиод тэнд устгал хийгээд бол үр дүнд хүрэхгүй. Мэргэч амтантай тэмцэх шаардлага яагаад гардаг вэ гэхээр нэгдүгээрт бол үлийн цагаан огтны хувьд бол бэлчээрээ хамгаалах зорилгоор, хоёрдугаарт бол мэргэч амттайр бол янз бүрийн өвчин ширх үүргээр нь дамжиж хүн мал амтанд тархадаг учраас тэмцэх шаардлагатай болдог. Механологийн арга бол маш үр дүнтэй аргууд байдаг. Үүнд бол ус сутгах арга, тийм ээ. За конус, занг, амьд өргөж тавих аргууд. За өвөл бол үлийн өвөлжхүүлийг нь цооноглох, хөёөнөө хоог нь авах гэд энэ аргууд бол маш үр дүнтэй аргууд. Энэ аргын талаарх судалгааг бол хийж ирсэн. 80-аас дээш үр дүн гардаг ийм аргууд. Зөвхөн үүнийг харин үр дүн гартал хийж чадахгүй юу, хийж ийн үгүй юу гэдэг л асуудал байдаг болохоос энэ аргыг хэрэглээд үр дүнгүй байна гэсэн ойлголт байдаг. Ногоон алт төслийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран Архангай аймгийн Өгийн нуур Эрдэнэ мандал сумуудад хавар 3 сарын 20-нд буюу огт нь ичээнээсээ гарахаас өмнө энгийн механик аргаар устгалын ажлыг зохион байгуулж үүндээ малчдыг өргөнөөр оролцуулжээ. За энэ үлийн цагаан огтныг устгах ажлыг бол сумын засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилогдоод за 2 хэсэг болон хуваагдаад за хөдөөгийнхөө 4 багууд руу ингээд гараад ажиллаж байна. За энэ ажлын хэсэгт бол засаг даргын тамгын газрын мэргэжилтэнгүүд за мөн төсвийн байгууллагын ажилчид томилогдсон бол ажиллаж байгаа. За энэ үлийн цагаан огт нь устгах энэ механик аргаар устгах энэ ажлыг Өгийн нуур сумын засаг даргын тамгын газрын болон ногоон алт хөтөлбөр
За Архангай аймгийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, за мөн одоо газрын харилцаа хот байгуулалтын газар, за мөн одоо яамтай бол одоо хамтарч хийж байгаа. Энгийн механик арга буюу үлийг нь цөмлөөд ус цутгах ажилд малчид идэвхтэй оролцлоо. Төслийн зүгээс тэднийг арга зүй техникээр хангаж, мэрэгжлийн хүмүүсээр сургалт явуулж, үлийний бүтэц хэдийд яаж устгал үр дүнтэй талаар зааж зөвлөсөн юм. Үлийн бүтэц бол үндсэн үлий, тэгээд тойрсон цусаад нөхнүүдтэй байна. Тэгээд үлий дотроо бол ноохоо, хөөө, жордон, хэвтиш гэдэг олон тасалгаатай байдаг. Тэгээд жишээлбэл энэ жижиг бол ингээд хол байгаа цусаад нүх. Тэгээд чаашаага тэр цасны голд хардаж байгаа. Тэр бол үндсэн үлий. Энэ үндсэн үлийдээ өвөрждөг. Тэгээ одоо бидний тэмцэх гол ажил бол энэ үндсэн үлийг цөмлөж ус цутгах тийм ажил хийж байгаа юм. Зэгстэй баг одоо 2000 газар нутагтай. Тэрний одоо 50-аас 60% олгонтой гэж үзэж байгаа. Одоо л нодлон нэг хийх завар. Энэ жил бол ер нь эрс зөөрсөн байна болгоно. Тэгээ малчид бол идэвхтэй гарч байна. Манай хогт болохоор 32 өрх мал малдаг малчаа. Тэднээс одоо энэ хойд яг энэ хэсгээр болохоор 7-8 айл байгаа. 7-8 айлаас ер нь бүрэн гарч байна. Ер нь бол үр дүнтэй л болж байна гэж бодож байна. Цооноглож ус цутгах аргаар устгал хийхдээ эхлээд үлийн цагаан ухтны тархалттай талбайг илрүүлж эзэнтэй үлийг олно. Үүнээсээ ноохоо байх магадлалтай гол нүхийг нь олж өрөмдөн ноохоо гаргаж өрөмдсөн нөх рүүгээ усгах юм. Үүний дараа хэрв тухайн талбайд ухтны тархалт их байвал тэр хэсэгтээ шууны үүр болон суудлуудыг босгон байрлуулбал илүү үр дүнтэй болно. Бид одоо 14 онд бол одоо бас холон устгалыг бас микробиологийн аргаар буюу одоо хордоосон бодоогоо цацаж бас дурс хийсэн. Тэр бас их тухайн үед бас өвдөнтэй болж ирсэн. Одоо бол бас тэр аргыг бас хэрэглэх нь бас нэг бусад амьтантай нөлөөлж байгаа гэдэг үүднээс бол бас их хэрэглэхгүй байгаа. Одоо дандаа механик аргыг бас сонгож байна. Үлийн цагаан ухтны тархалтыг бууруулах зорилгоор улсаас их хэмжээний хөрөнгө гарган тэмцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь малчдын өөрсдийн идэх оролцоо байхгүй. Их хэмжээний газар нутаг хамардаг учраас нэг талбайд оногдох хор материал техник хүрэлцэхгүй байгаа явдал юм. Өнөөгийн хэрэглэж байгаа микробиологийн бэлтгэл нь үнэтэйгээс эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Жишээлбэл 1 кг бэлтгэл 3500 төгрөг. Өгийн нур сумын огтон даргасан нийт талбай 120,000 га. 1 гад 2.5 кг бэлтгэл шаардлагатай гэж тооцоход 1 тэрбум төгрөг. Энэ нь жилд улсаас үлийн цагаан ухтантай тэмцэхэд төсөвлөдөг нийт мөнгөн дүнтэй тэнцүү болж байгаа юм. Мөн энэхүү бэлтгэл нь бэлчээрийн мал аж ахуйн болоод зэдлэг ан амьтанд дамаар нөлөөлөх магадлалтай. Тиймээс байгаль орчинд халгүй өртөг багтай энгийн механик аргыг дэмжих нь илүү үр дүнтэй байна. Ногоон алт төслийн зүгээс дээр 2 сумдын малчдад сургалт явуулснаар цооноглож ус цутгаснаас гадна шууны үүр барих, суудал босгож өгөх аргаар үлийн цагаан ухтны тархалтыг бууруулахаар ажиллаж байна. Шууны үүр суудал босгох, ан амьтныг үржүүлэх ийм аргууд байгаа. Тэгээд одоо энэ миний ард бол шууны үүр барьсан байна. Тэгээд энд бол өнөөдөр бол энэ мэдэн мандал өгийн нур суманд ногоон алт төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын хүрээнд шууны үүр суудыг бол маш олноор хийж босгосон байна. Тэгээ энэ удааныхаа бүгдийн одоо кодчудаад яг байртын тогтоогоод ингэж явж байна. Одоо эрдэмтдийн судалгаагаар бол жилд нэг шувуу 5,000-аас 6,000 хулгай иддэг гэсэн юм судалгаатай байгаа. Тэгээд манайд бол одоо сар, илээ гээд шонхор гээд үлийн цагаан ухтнаар хоолдог шувууд бол олон бий. Тэгэхээр бол одоо энэ шууны суулт хийснээр бол одоо шууны идэж тэжээлийг сайжруулах мөн одоо бэлчээрээ сайжруулах юмар хамжаа болж өгч байна. Шувууны үүр суудлыг малчид өөрсдөө хуучин, шон, автомашины дугуйгээд гарын доорх материалыг ашиглан юугаарч хийж болох бөгөөд өндөр нь мал ширгөөхөөр унахааргүй буюу 2.5 м байвал тохиромжтой. Үүрний өргөн 60 см-ээс багагүй байх ёстой. Үүнд хуучин дугуй хийхэн тохиромжтой болж байгаа юм.
Үлийн цагаан огт нь их тархсан газарт хоорондоо 500-аас 700 м зайтай байрлуулга бөгөөд хавар шувууны үржлийн үе эхлэхээс өмнө 4 сард босгол үр дүнтэй байдаг. Ингэснээр жилийн 4 өдрөд бэлчээрээ мэрэгчдээс хамгаалах манаачтай болж байгаа юм. Хавар хичээнээсээ гарахаас нь өмнө цооноглож ус цутгаад зуны эд үржлийн үед нь шувууны үүр суудал босгох зэрэгээр цогц байдлаар тэмцснээр намар гэхэд голомтлон тархах байдал нь илт багасж байгааг дээрх хоёр сумдын жишээнээс харж болохоор байгаа юм а. Хавар одоо нэг ширхэг байсан хулгайд намар одоо 100-аас 120 болж өрждөг. Тийм учраас бас хавар хийх нь бас их үр дүнтэй байдаг. Бид бас хавар 5 багтаараа хийсэн. Бас яг мөнгөний аргаар хийсэн. Тэр бол одоо бас энэ зуны байдлаар ерөнхийдөө бидний нүдэн дээр бол хилт цөөрсөн байна. Бид одоо бас давхар бас шувууны суултурыг ашигласан. За шувууны суултуруудаар бас дөрөхөд нэгээс одоо 3 шувууны суултурыг малчин өрхөд өөрсдийнхөө цуслан намаржаа, хаваржаа газруудаа бас өөрсдийнхөө зөвөр боломж нөөц болцоог ашиглаад шувууны суултуруудыг суулгасан. Энэ дээр их малчтай бас нэлээ зарим нь бас идэвхтэй оролцож бас шувууны суултурууд суулгаснууд одоо ч бас үр дүнгүй өгöd хэдэн жилийн дөрвөл бол ер нь бас үр дүнгүй өгдөг юм ашигтай талнууд мэдгэж байна тийм. Өгийн нуур сумын засаг дарганд хамгийн газрын 56 алманхаагч 300 гаруй малчид 86 машинтайгаар хавар намрын устгалын ажилд оролцож 100 мянга гаруй га бэлчээрийн талбайд үлийг цооноглож ус цутгах шувууны үүр суудал босгох ажлыг хийсэн нь 84% үр дүнтэй болжээ. Нийт 10,490 нүх цооноглож ноохоог нь гаргаж 310 нүхнээс хуйог нь авсан байна. Мөн 272 шувууны суудал 46 үүр суулгажээ. За манай Арангаа аймгийн бэлчээр хэлэгчдийн холбоо ингээд Үгийн нуур Эрдэнэ мандал суманд ингээд үлийн цагаан огт нь устгах ажлаар ингээд 2 дугуйтайгаа энд ирсэн гээд намрын ажлаа өрнүүлж байна. Сая өндөр Эрдэнэ мандал суманд 5 хоног устгал хийгээд устгалын үр дүн маш сайн явсан. Сайн игцээ. Тэгээд малчид их идэвхтэй сайн оролцож өөрсдөө энэ бэлчээрээ хамгаалах энэ үлийн цагаан огт нь бэлчээрээ талхалж байгаа яаж байгааг өөрсдөө маш сайн ойлгож байгаа учраас малчид их идэвхтэй сайн оролцож байна. Хамгийн гол нь тархалт хаана их байгаа, ямар хор хөнөөлтөйг нь биеэрээ мэдэрч байгаа малчдыг энэ ажилд идэвхтэй оролцуулах, дараагийн устгалаа өөрсдөө хийгээд явах чадвартай болгох нь төслийн гол зорилго юм. Эрдэнэ мандал сумын хувьд нийт 80 мянган га талбайд устгал явуулан 4053 үлийн илрүүлж 175 шувууны суудал 24 ширхэг үүр байрлуулжээ. Энэ ажилд 38 албан хаагч 63 малчин хамруулсан байна. Энэ хавар хийснээс хойш хамаагүй харьцангуй багассан. Одоо ер нь баг эрс багасаа тэгээд одоо байхгүй шүү. Одоо тэгээд дахиад устгалж хийж байгаа болохоор хаврын юунд явсан. 2-3 жилийн өмнө бүр амар бужигнжсэн шүү дээ. Тэгээд ноднонгоос хойш ийл ер нь багассан л байна да. Бол энэ цагаагаар сайхан байгаад ингээд малчд маань одоо илүү хамтарч ажиллавал энэ бас маш их үр дүнтэй ажил болох юм а гэж бас хөвдөө үзэж байна. Дээрх сумдын туршлагыг улсын хэмжээнд хуваалцах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор төслийн зүгээс сургалт судалгааны ажлыг зохион байгуулж, үүнийг ногоонгалт төсөл хэрэгжиж, бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтаар хамтран ажиллаж байгаа аймаг сумдын малчтаар дамжуулан хэрэгжүүлж байна. Хийж эхлүүлээд зогсохгүй хийсэн ажилдаа мониторинг хийж үр дүнг нь үзээд байгаа юм. Бид 13 онд бас одоо юуны бэлчээрстэй юунаас бас юу яасан судалгаа авсан. Тэгэхэд бол манай Өгийн нуур сумд 90% нь хулан дархандсан байна гэсэн судалгаа гарсан. За бид 14 он 15 он одоо энэ жилийн байл ингээд хийхдээ судалгаагаар одоо бол нэг 40-50 мянган га бол одоо хулганд хэрэгцсэн. Бусдын бол одоо бас гайгүй болсон байна гэсэн. Сая одоо энэ хулган услаас сарын өмнө бас мониторинг судалгаа хийгдсэн. Энэ судалгаа бол тэгээс гарч ирсэн. Монгол орны нийт бэлчээрийн талбай болох 113 сая га талбайн 40 сая гад нь голомтлон дарахад байгаа үлийн цагаан огттой тэмцэх ажлыг аль болох хямд төсөр үр дүнтэй болох ажлыг ногоонгалт төслийн зүгээс ийхүү санаачлан хэрэгжүүлж байна. Бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон бэлчээрийг зөв зохистой төлөвлөх, ашиглах, хамгаалах ажлын нэг хэсэг болох мэрэгчдээс хамгаалах ажилд малчдыг өөрсдийг нь сургаж, тэднийг идэвхтэй хамруулах нь өнөөдөр нэн чухал байгаа юм.
Түүнчлэн малчид үлийн цагаан ухтныг хэд их дархаахгүй байхын тулд бэлчээрийн сэлгээ хийж бэлчээрээ дороотуулахгүй байх хэрэгтэй. Төр засгаас төсвөлдөг 1 тэрбум төгрөгөөр зөвхөн нэг суманд хор цацаж хүрнэ гэхээр эдний хийж байгаа энгийн механик болон биологийн арга ямар үр дүнтэй, чухал шаардлагатай гэдэг нь тодорхой байгаа юм. Үүнд гагцхүү нутаг орондоо амьдран байгаа малчид орон нутгийн удирдлагуудын чин хүсэл, эдгүү оролцоол юу юунаас илүү хэрэгтэй байна.